Америкийн түүхэнд хамгийн залуудаа цаазан ял авсан хүмүүсийн нэг бол Кентаки мужийн Мюррей хотод өссөн өөрийгөө Васаго гэдэг нэртэй 1000 жилийн настай вампир гэж үзэж байсан 16 настай хүүхэн Род Феррел билээ. 1996 оны 11-р сарын 25-ны шөнө Флоридагийн Юстис хотод болсон хоёр хүний аллага нь Америкийн нэгдсэн улсад шашны дид урсгалууд мөн залуучуудын сэтгэл зүй, шүүхийн ёс зүйн талаар хамгийн тод маргааны нэгийг өдөөсөй. Гэхдээ Феррелийн хэрэг бол зөвхөн цус уусан харанхуйн бүлэг байгуулсан залуугийн тухай аимшигын зурхал биш. Энэ бол нийгмийн тогтолцооны олон давхаргад нэгэн зэрэг алдаа гарснаас үүдсэн эмгэнэлт явдлын тухай нарийн олон талт сэдэв юм. Род Феррел хүү 1980 оны 3-р сарын 28-нд Кентаки мужид төрсөн. Түүний амьдралын эхнүү жилүүдийг хоёрхан үгэнд багтаажуулна. Тэр бол тогтворгүй байдал. Эцэг нь гэрээхэндээ хизээж анхаарч байгаагүй. Ээж нь болох Сандра Гибсон бол сэтгэл зүйн хувьд хямралтай, тогтворгүй хүн байсан. Хожим шүүхийн мөрдөн байцаалтаар тогтоогдсноор тэрбээр хүүгийнхээ насанд хүрээгүй найзтай бэлгийн харьцаанд орж байсан нь түүний сэтгцийн эмгэгийг харуулдаг. Эдгээр баримт нь 16 настай Род Феррелийн хамгийн ойрын хүмүүс яагаад аюулгүй, итгэлтэй орчин болж чадаагүй нотолгоо юм. Хэрэгт оролцсон сэтгэл судлаачдын тэмдэглэлд Феррелийн хүүхэд насны бэрхшээлийн тухай нэлээд дэлгэрэнгүй өгүүлжээ. Ангаахын олон онош гарсан ч энгийнээр хэлбэл Феррел хэн нэгэнд гүнзгий итгэж харилцаа тогтоох суурь нь хүүхэд наснаасаа эвдэрчихсэн байж. Мюррей хотын сургууль тэрбээр бусад хүүхдүүдтэй хэвийн нэгдэж чадаагүй. Дээрлэхэлтэнд өртөж жирийн хүүхэдтэй нийлж огт чадаагүй. Ийм тусгаарлалтын үед хүний сэтгэл зүй хамгийн эмзэг байдаг. Үл ойлгогдох мэдрэмж гадуурхагдах байдлаас гарах гарцыг өөрийнхөөрөө ирж хайдаг. Феррелийн вампирийн тухай сонирхол Dungeons and Dragons тоглоомоос эхэлсэн гэж ихэнх судлаачид үздэг боловч энэ нь шалтгаан бус өдөөлтийн үүрэг гүйцэтгсэн. Dungeons and Dragons бол дүрд тоглох тоглоом бөгөөд тоглогч өөрийн гэсэн дүрийг зохиож ялгаатай нэр, ялгаатай ур чадвар, ялгаатай ертөнцийг бий болгон тоглодог. Феррел тоглоомын ертөнцийн Васаго гэдэг нэртэй 1000 жил амьдарсан хүчирхэг айдас төрүүлдэг вампирийн дүрийг бий болгов. Тэрхүү дүр тэрбээр бодит ертөнцид байгаагүй хүч хяналт хамт олон ойлголцлыг бий болгосон байдаг. Хожим хэрэгт оролцсон сэтгэл судлаачид шүүх хурал тайлбарлахдаа Феррел цус сорогч Васаго гэх дүрдээ орохдоо өөрийн жинхэнэ бие хүний хийж чадахгүй зүйлсийг хийж болно гэж тооцдог. Вампирийн дүр болон жирийн өөрийнх нь завсар хатуу хил байдаг гэж итгэдэг байсан гэж. Феррелийн бас нэг гайхалтай нийгэм судлалын хувьд хамгийн чухал шин чанар нь тэрбээр зөвхөн өөрийнхөө итгэлдээ дийлдсэн биш, бусдыг ч дагуулж чадсан явдал юм. Хезер Вермер гэх охноос гадна Скотт Андерсон, Чарити Киси, Дана Купер гэх хүүхдүүд Феррелийн вампирийн тойргийн гишүүд болсон бөгөөд хүүхдүүдийн нийтлэг шинжин нийгэмд гадуурхагдсан гэр бүлийн асуудалтай гадуурхагдсан хүүхдүүд байлаа. Судалгаанд тогтоосноор хүн гадуурхагдах утга учраа олж чадахгүй байх үедээ альваар нийгэмлэгт нэгдэх хүсэлт хамгийн их тэмүүлдэг. Феррелийн бүлэг тэдэнд нийтлэг нэр, нийтлэг нууц, нийтлэг ёслол, бусдаас ялгаатай тусгай мэдрэмжийг өгч байсан. Тэдгээр жаалууд Феррел шиг өөрийгөө үнэн вампир гэж итгэдэггүй байсан ч хамтын холбоо хамаарах сонирхолтой холбоо үүсгэсэн нь тэдний дутуугүй мэдрэмжийг нөхөж байсан. Феррел 15 наснда энэ цус сорогчийн бүлгээ байгуулж өөрсгөө номой хүүхдүүдийг хайж гишүүдээ болгохоор оролдож эхэлсэн. Ингээд тэд дөрвөлээ уусан. Харин Феррел тэдэнд өөрийн вампирийн талаар уншиж сонссон ядмаг мэдлэгээ дахин ярьж алхам тутамдаа амьсгалсаар үүндээ бүрэн автжээ. Бүлгийн зан үлийн хувьд тэд цус солилцох ёслол хийдэг байлаа. Бие биенийхээ гарын арсыг зүсэж цусаар нийлүүлдэг байсан нь аимшигтай мэд санагдагч нийгэм судлалын хувьд амин холбоо бий болгох зан үлийн ердийн хэв маяг. Олон эртний соёл ард түмэн цусаар андгай тангаргалах, холбоо тогтоох зан үйлийг ашиглаж ирсэн. Феррелийн энэ харанхуй бүлэгээ чинь муу ёрын хүчээр муу хүмүүсээс өөрсдийгөө аврах, тэгээд шинэ амьдралд орох. Бүлгийн гишүүд тус тусдаа харанхуйн шинэ нэрийг авч байлаа. Шин нэр нь шинэ хувийн таних тэмдэг, шинэ хамаарал, шинэ дүр болгон өөрийгөө тодорхойлох боломж болж өгдөг. Феррел бүлэгтээ давмгай байр суурийг эзэлж шийдвэр гаргах, хаашаа явахыг тогтоодог байлаа. Бусд нь идэвхтэй сонголт хийдэг хүмүүс биш, харин тойрогт орсноос хойш гарах боломжоо айжмаар алдсан хүмүүс байлаа. Нийгэм судлалт бүлгийн туйлдэл гэж нэрлэгдэх үзэгдэл бий. Бие бинийгээ санааг дэмжиж, бие биедээ итгэж эхлэхэд итгэлийн туйл улам хурдцтай цааш шилжих хандлагатай байдаг.
Феррелийн бүлэгч гэсэн өөрсдөө хөгжүүлж, хөрөгдөж, дүртэй хит орж эхэлсэн. 1996 оны намрын сүүлчээр Феррелийн бүлгийн дотор нэгэн шийдвэр гарав. Флоридагийн Юстис хот руу явна гэсэн шийдвэр байж, уг явах зорилго нь бүлгийн гишүүн Хезер Вермерийг аврах хэмээн тодорхойлогдсон байлаа. Хезер бол Флорида руу нүүсэн Феррелийн хуучин найз, тэдний вампирийн тойргийг урьдан сонирхож байсан охин бөгөөд тэр үед эцэг эхтэйгээ нэлээд зөрчилдөж, намайг энэ газараас ав хэмээн Феррелтэй холбоо барьжээ. Феррел энэ хүсэлтийг одоо явах цаг болсон гэж тайлбарлав. Кентагигийн Мюррей хотоос Флоридагийн Юстис хот хүртэл 1200 орчим километр байдаг. Тэд найзынхаа машинаар нэлээд удаан аялж явсан бөгөөд тэрхүү замын туршид Феррел бүлгийнхэндээ хойд төрөл Хезерийг чөлөөлөн шинэ амьдрал гэх мэт зүйлсийг ярьж явлаа. Ер нь тэд уулзахдаа харанхуйн хүч гэх мэт ийм л зүйлсийг үнэн мэд ярьцгаана. Өөрөөр хэлбэл англиар шашны дид урсгал буюу өөрөө өөрсдийнхөө шашныг дур зоргоороо зохиож хөгжүүлж яваа нь энэ. Гэхдээ Феррелийн зорилгоо болгодог шинэ амьдралгээ чинь чухам яг юу болохыг бусад хүүхдүүд бүрэнж ойлгоогүй. Тэр өөрөө ч байхгүй зүйлийг онолдож явжээ. Юстис хотод хүрэхэд Феррел болон Андерсон хоёр охины гэрт нууцаар орохоор шийдсэн. Өмнө нь Хезерийн гэр рүү залгасан учраас охинч төрүүлж гарч ирэн тэдэндээ нэгдсэн ч Феррелийг байшинд орж хэргийг дуусгатал машинд Феррелийн бүлгийн нэг хүүтэй үлджээ. Хэрэг биштгэл машинаа шууд хөдөлгөөн зүгтхад бэлэн байх ёстой. Тиймээс 1996 оны 11-р сарын 25-ны шөнийн 11 цагт Феррел болон Андерсон хоёр фермерийн гэрт орж ирэв. Гэрт охины аав Ричард Вермер болон ээж Рут Вермер хоёр байлаа. Эцэг Ричард телевизээр үзэн сууж байх үед гинэт очсон Феррел авчирсан ломороо түүнийг балбаж гарав. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ричард Вермер нийт 24 сохилтын шарх авсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь толгоон хэсэгт байсан. Тэрбээр их хэмжээгээр цус алдаж тэр шөндөө амнасаа алдсан. Дуу чимээнд сэрсэн эхнэр Рут Вермер хажуугийн өрөөнөөс гарч ирэхэд Феррел түүнийг бас ломороо цогсон. Эмэгтэй ухаан алтан газар дунав. Рут хүнд гэмтсэн боловч амьд үлдэж хожим шүүхийн гэрч байсан. Феррел найзыгаа адгийн гэр бүлээс аврах зорилготой бас 1000 жил амьдарсан вампирийн хувьд амь тайван хэвдэж байгаа Ричардын цуснаас их хэмжээгээр ууж тэр байтугай олон газраас нь хадсан байдаг. Ингээд аллагын дараа дөрүүлээ машинда сууж шуурхай Луизиана муж руу зүгтв. Тэд Баатон Рууш хотод орж ирэхэд тус хотын цагдаагийн алба аль хэдийн мэдэгдэл аваад тэднийг хайж байсан. Удсанчгүй Феррел болон хамтрагчид нь зочид буудлаас баривчлагдсан юм. Тийхүү удаа хугацааны мөрдөн байцаалд үргэлжилсээр шүүх хурал 1998 онд эхэлжээ. Феррелийн өмгөөлөгчид түүнийг сэтгцийн асуудалтай гэсэн оролдлого хийсэн боловч Флоридагийн шүүх энэ үндслийг хангалттай хэмжээнд хүлээж аваагүй. Шүүгчийн зүгээс Феррелийг 2 удаагийн бүрэн санаатай аллагын гинбуруутай гэж үзсний дагуу цаазаараа хуялыг тогтоов. Тэр 16 настай байхдаа хэргийг үлдсэн тул насанд хүрэгчдийн шүүхээр ороод байсан юм. Харин хамтрагчдын хувьд шийдвэр харилцан адилгүй байлаа. Байшин руу хамт орсон Андерсон болон машинд байсан Чарли хоёр бүх насаараа хоригдох ял авсан. Эцэг ихээ алуулахад хүргэсэн Хезер Вермерийн хувьд шүүх түүнийг хэсэгчилсэн оролцоотой гэж үзсэн боловч аллагад бичлэн оролцоогүй тул харьцангуй хөнгөн шийдвэр гарган удалгүй суллсан юм. Тэр охин хэргийг өдөөсөн биш үү гэдэг асуулт хариулагдаагүй, хүн бүр өөр өөрийн хариулттай үлдсэн. Шүүхийн маргааны нэг голох сэдв нь аллагын сэдэл байлаа. Феррел Хезерийг аврахын тулд явсан гэж мэдүүлсэн. Хэдийгээр аврах гэдгийн тухайд нарийн тайлбар өгөөгүй ч прокурорын тал Вермерийн гэр бүлийг устгаснаар Хезерийн асуудал шийдэгдэнэ гэсэн гажуудсан логик ажиллаж байсан гэж нотолсон. Феррел үнэхээр тийм логикоор явсан бол энэ нь тэдний бүлгийн дотоод бодол, дотоод ертөнц хэрхэн бодит ертөнцөөс тасарч байсныг харуулна. Гэхдээ 2000 онд Феррелийн цаазын ялыг бүх насаараа хоригдох ял болгон өөрчилсөн юм. Учир нь Америкийн нэгдсэн улсын дээд шүүх 18 нас хүрээгүй хүмүүст цаазаарах ял өгөхийг зогсоосон юм. Род Феррел өнөөдрийг хүртэл Флоридагийн Рейфорд шоронд хоригдсоор байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд хэд хэдэн ярилцлага өгсөн байдаг бөгөөд тэр цагийн бие болон миний төсөөллийн Васаго хоёр огт өөр хүн байсан. Одоо харахад тэр цагийн өөрийгөө танихгүй юм шиг санагддаг гэж хэлсэн байдаг. Энэ мэдэгдэл жинхэнэ гимшлийн илрэл мөн үү? Эсвэл оройтсон тайлбарлах оролдлого мөн үү?
Ферлийн вампирийн энэхүү хэрэг 1996-аас 1998 оны хооронд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хамгийн их нэвтрэгдсэн хэрэгүүдийн нэг болсон юм. CNN, NBC болон хэд хэдэн үндэсний сонин хурцдмал дэлгэрэнгүй нарийн ширэн зүйлийг онцолсон. Вампирийн тойрог цус уусан харанхуй ёслол зэргийг. Энэхүү хандлага нь нийгмийн хувьд хоёрч буруу үр дүнд хүргэсэн. Нэгдүгээр шашны дэд салбар гэж тооцогддог вампирийн үзлийг сонирхдог олон мянган хор хөнөөлгүй хүнийг буруутгах, нийгмийн шахалтанд өртүүлэх байдал үүссэн. Готик хувцас өмсдөг харанхуй урлаг дуртай вампирийн домыг сонирхдог хүмүүс нийт Америкт маш олон байлаа. Гэхдээ тэдний дийлэнх нь хизээж хүч хэрэглэх байдалд оролцоогүй. Ферлийн хэрэгтэй тэднийг нэг дор авч үзэх нь шудраг бус нотлогдоогүй ерөнхийлөн үдсэн асуудал болсон юм. Хоёрдугаарт аимшигын ном зохиол мерчендайз хувцас хэрэглэлийн зах зээл хэргийг шашны тал руу хэд хэвээлгэж бодит нийгмийн шалтгааныг нуун дарагдуулсан. Вампирийн бүлэг хоёр хүн алав гэдэг гарчигтай сонин сэтгүүл их зарагддаг тул яагаад эдгээр залуу хөвгүүд юуны учир энэ байдалд автаж хэрэг үйлдэх болов гэсэн өнцөг бүр мөсөн орхигдсон байдаг. Гисэн ч хожим зарим сэтгүүлч болон судлаачид нарийн шинжилгээтэй нийтлэлүүдийг бичсэн нь гэр бүлийн нөхцөл байдал, нийгмийн дэмжлэгийн тогтолцооны алдаа, бүлгийн зохион байгуулалт зэрэг нарийн зүйлсийг нийтэд таниулсан юм. Ферлийн энэхүү хэрэг нь залуучуудыг дэмждэг тогтолцоо маань алдаатай байна, засах хэрэгтэй гэдгийг нотолсон тул мэргэжилтнүүд цугларч шийдлийг хэлэлцэх болсон гэж. Сургуулийн сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэх, орхигдсон залуучуудтай ажиллах нийгмийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах зэрэг чиглэлийн хэлэлцүүлэг эхэлсэн. Хамгийн чухал судлагдсан асуулт нь яагаад ийм залуу хүүхдүүд харанхуйн бүлэгт татагддаг вэ гэдэг биш, харин нийгэм тэднийг хэрхэн эрт илрүүлж өөр чиглэлд татаж чадах вэ гэдэг байлаа. Ферлийн хэрэг зөвхөн хуулийн тогтолцоонд биш, Америкийн харанхуй гэж нэрлэгдэх соёлд ч нэлээд том мөр үлдээсэн. Vampire Clan нэртэй баримтат кино 1998 онд гарсан. Хэрэгт тулгуурласан The Vampire People зэрэг ном хэвлэгдэж, соёл судлаач, гэмтрийг шинжээчдийн сэдэв болсон юм. Брэм Стокерийн Дракула, Энн Райсийн вампирийн тухай зохиолууд, хожимо, Twilight зэрэг кинонд вампир нь романтик хүчирхэг, нийгмийн хэм хэмжээнд хязгаарлагдахгүй дүр болон гардаг. Харин Ферлийн энэхүү хэрэг, энэхүү романтик дүрслэлийн цаана ямар бодит уршиг нуугдж болохыг харуулсан юм а.